Төгсгөл болон залуу үндэсний хөгжимчдийн гэрэг улсын амтгаар уралдаан ийхүү нээлттэй хийж байна. Одоо тайзан дээр уралдааны зохион байгуулах хорооны эрхэм гишүүдийг хүндэтгэе. Уралдааны зохион байгуулах хорооны хүндэт зөвлөхүүд Монгол улсын төрийн зөвлөлт гавьяа жүжигчин Сосор Арам Ичгэн Магна компани захирал Монгол улсын урлагийн дарга зөвлөлтөн байгуулж байна. Уралдааны ерөнхий шүүгч соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн уран сайхны удирдагч Монгол улсын урлагийн дарга зөвлөлтөн Ариун бол уралдааны ерөнхий зохион байгуулагч Монгол улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн техникийн эрхлэгч Байгальмаа. Зохион байгуулах хорооны гишүүн Монголын үндэсний хөгжимчдийн холбооны өдөрт зөвлөлийн гишүүн Соёлмаа. Зохион байгуулах хорооны гишүүн Монголын үндэсний хөгжимчдийн холбооны өдөрт зөвлөлийн гишүүн Эрдэнэ Тав. Зохион байгуулах хорооны гишүүн Монголын үндэсний хөгжимчдийн холбооны Гүйцэтгэх захирал уралдааныг санаачлагч Боожо. Мөн Монгол улсын соёлын яамны урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Сэргэлэн. Монгол улсын консерваторийн захирал Монгол улсын урлагийн дарга зөвлөлтөн Пөрөвхөө. Соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал дэд профессор Ганццэг. Монгол улсын консерваторийн харьяа Завхан аймаг дахь хөгжим коллежийн техникийн эрхлэгч Наран Цэцэрт нарыг хүндэтгэж байна. За ингээд уралдааны нээж өгнө хэмээн уралдааны зохион байгуулах хорооны зөвлөх Монгол улсын төрийн зөвлөлт гавьяа жүжигчин Сосор Арам таныг хүндэтгэе. За энэ бирсэн бүх хүмүүст өнөө өглөөний ялангуяа ихтгэлөөний мэндийг халуун талархалтайгаар төвшүүлье. Тэгээд одоо мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэдэг авьяасын их ундрагын газар болон хуучны хөгжим бүжгийн сургууль буюу өнөөдөр Монгол улсын консерватор болтлоо болсон ийм том уурхай газар. Тэгээд энэ мэргэжлийн хөгжимчдийн дунд би зогсоод миний арга зогсож байгаа аваргуудын өмнө үг хэлж нээж байгаа бол жоохон хэрэгжиж байна. Тэр хүлцэл өгчий. Гэхдээ яагаад энэ зохион байгуулагчид энэ үгийг хэлүүлсэн балаа гэж бодсон сайн л ойлголоо. Энэ арга зогссон үндэсний үлээвэр найраг хөгжим өнөөдрийн бие бүрэлдэхүүнээс 3 нугарсан хэмжээгээр 2014 онд үндэсний баяр наадам төрийн хөтөлбөрийн одоо цэнгүүнд энэ Баасан сүрэн Ганбатар даач Ариун болдын Боожо нарын одоо хүсэлттэйгээр наадмын уран бүтээлд оролцсон эртний сайхан нөгөө богд биений үеийн төрийн дурлал тоглосон юм байна. Тэгээд тэрэнд нь би одоо ерөнхий найруулагч байсан учраас өгшүүлэн авч Бэмбиний чуулган энэ болж ингэж хэлсэн учраас одоо нээлтийн үг хэлж ирсэн юм байна. Тэгэхээр би нэг гэрэг гэж нэрлсэн өсвөрийн болоо залуу хөгжимчдийн Монгол улсын анхны энэ уралдаанд оролцож байгаа бүх хүүхдүүдэд их амжилтыг өрөөл. Та нар хүүхэд залуучууд та нар чадна энэ уралдааны тэргүүн байрны төлөө одоо авьяас ур чадвараа нээж ажиллахыг өрөөл. Ер нь манай энэ консерваторийн хүүхдүүдийн багшлалтайгаа нийлээд дэлхийд данстай, дэлхийд бүртгэлтэй тийм авьяаснуудаа гэдгийг би харж байдаг. Францад тэр энэ дандаа одоо 1-р байрны гран-при эзэлдэг тийм авьяаснууд бол энд байдаг. Тэгээд тэр авьяаснууд 243 хүүхэд өрсөлдөж байгаа юм байна. Тэгээд энэ өрсөлдөөн чинь тун одоо сайхан өгөөж
тэнхлүүн сайхан болох ерөөлийг талирхах ялдамд энийг санаачилсан одоо анхны их хуурын хөгжмийн төгсөгч за миний их бэлгэн ундрах төвийн найруулагч болж одоо за ихшиглэн магнаа компани хөгжмийн зэмсэг үйлдвэрлэдэг компани эзэн байгаль хоёр том баяр хүргэе их сайхан санаачилсан байна. Энэ анхны уралдаан цаашаа олон жил үргэлжлэх болтугай гэж ерөөд нэгтгэж Сангатаугийн хоолой Монгол Улсын соёлын яамны урлаг ургамлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарагтай сэргэн дэний хүндэтгэв. Таасаач санаа инсанхан хөгжмөлтийг ялдаг 7 хоногийн шинэ үеийн анхны үеийн дэвргийн ингээд 11 сар тэр чигээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар аян үргэлжлэж байгаа. Энэ удаагийн 2 дахь удаа зохион байгуулж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар маань бүх орон нутгийг бол хамарж байгаа. Нийтдээ 700 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаамаа. Өнөөдөр 3 дахь 7 хоногийг урлагийн 7 хоног гэж онцолдог. Та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ урлагийн 7 хоног маань гайхамшигтай залуухан ирээдүйн хөгжмийн боловсролын одоо боловсон хүчний асуудлаар ингэж эхэлж байгаад бол туйлын баяртай байна. Ингээд соёлын яамны дэргэдэх соёл урлагийн дэмжих сангаас дэмжигдсэн төсөл маань энэ анх дахь уралдаан гэргээ байгаамаа. Тийм учраас та бүхэн бүгдээрэнд нь амжилтыг хүсье. Гэхдээ ямар нэгэн ийм тэмцээн уралдааныг хийхэд маш их бэлтгэл ажил хийгддэг. Маш олон жилийн судалгаан дээр маш олон хүний одоо хөдөлмөрийн үр дүнд ийм зоригтой алхам хийдэг. Тийм учраас энэ одоо үнэхээр уралдааныг олон жил бэлдэж, олон төрлөөр нь бас бэлдэж боожулсан Монгол Улсын консерваторийн багш эрдэмтэн бүх одоо хүмүүст талархал илэрхийлэх зүйтэй болов гэж бодож байна. Ингээд энэ жил маань манай одоо үнэхээр хөгжмийн одоо төрлөөр илэрхийлэгддэг мэрэгжлийн боловсон хүчнийг бэлддэг их уурхай Монгол Улсын консерваторийн маань 85 жил яваад болж байна. Бас энэ сартай хамтраад энэ сарын аяны хүрээнд та нар маш олон зүйлийг одоо монголчуудад ард түмэндээ цаашлаа дэлхийн олон улсад онлайнаар ч гэсэн хүрч байгаа учраас та бүхэндээ бас энэ их ой баярын мэндийг хүргэе. Ингээд бүр тусгайлан хөрөг захирлал талархал илэрхийлье. Баяр хүргэе. Танаа зохион байгуулагдж байгаа бүх ажлууд маш мэргэжлийн өндөр түвшинд, маш сайн зохион байгуулалттай, маш олон хүний одоо ур чадвар, сэтгэл зүрх одоо шинжиж байгаа мэдэгдэж байгаа шүү. Ингээд та бүхэнд соёлын яамны нэрийн өмнөөс болон хувьяасаа хамгийн сайхан бүхний хүсэн өрөө ингээд хөгжин байхгүй бол бидний амьдрал ямар гонхтой, уйдгартай байх вэ гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа учраас ирээдүйн хөгжимчин болох гэж байгаа хөгжмийн салбарыг авч явах гэж байгаа залуухан уран бүтээлчтэй бас баяр хүргье. Саратов хавьд Монгол Улсын консерваторийн захирал Монгол Улсын урлагийн байр суурьтай бүрэн хүлээнийг хүндэтгэв. За 11 сар бол соёл урлагийнхны буцалж байгаа сар. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар зарлагддаг. Бүх байгууллагууд дээр бүгд л одоо шинийг сэтэж, санаачилж өөрсдийнхөө байгаа уурхайгаа нээж гаргаж хүмүүстэй хүргэх ард түмэндээ соён дэвшүүлэх энэ үйл ажиллагаанд чиглүүлж байгаа олон ажлууд бол давтж байгаа. За өнөөдөр бол манай үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн санаачилж соёлын яамда хамтан дэмжлэг авч бид бол бас зохион байгуулалтаар нь хангаж өсвөрийн залуу хөгжимчдийн уралдаан эхэлж байна. Тэгэхээр энэ уралдаан тэмцээнүүдийг бол ерөнхийдөө засгийн газар хоригдгийг. Гэхдээ бид нэг асуудлыг бас эргэж тайлбартаагаар тавьж байгаа. За олон хүн цуглаад спортын уралдаан тэмцээн дээр бол бас нэг өөр хэрэг. Ялангуяа энэ соёл урлагийн энэ мэргэжлийн хөгжимчдийн уралдаан гэдэг бол нэг өсөндөө богино шатны сургалт дадлагжуулах асуудал бие биенээсээ суралцах
маш олон төрлийн ач холбогдол байдаг учраас энэ хөгжимчдийн уралдааныг бол нээлттэйгээр илүү сайн зохион байгуулж авах ёстой гэж Монгол Улсын консерватор үздэг. Жишээлбэл бие биенээсээ суралцах хамгийн том боломжууд энэ гарч ирдэг. Багш нарын өөрсдийнх нь үйл ажиллагаа түүн дотроо ямар онцлогтой хүүхдээ яаж ажиллаж байна гэдэг энд маш тод харагддаг. Тийм учраас энэ багш нар хоорондоо бас ижигхэн бие биенээсээ суралцаж хүүхдээрээ дамжуулж туршлага солилцож байгаа ийм үйл явц байдаг учраас ийм уралдаанууд их сайн зохион байгуулалтаа олон удаа болж байгаасаа гэж хүсэж байгаа. Бид ямар ч байсан одоо соёлын амттай болсон шинэ тулгаар байгуулж байгаа яам хийх ажил их байгаа. Тэгэхдээ ямар ч байсан одоо энэ уралдаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад бол баяртай байт юм аа. Монгол Улсын консерватор байгуулагдаад 85 насалж байна. Яг энэ өдрүүд бол бидний эхлээд яаж байгуулагдсан, төр засаг донд нь ямар бодлого шийдвэр гаргаж өнөөдрийн түвшинд хүрсэн гэдгээ дахиж нэг апдейт хийх ийм өдрүүд болж байгаа. Энд манай багш, оюутан сурагчид, төгсөгчид, эцэг эхчүүд өргөн дэлгэр оролцож байгаа. 4 том үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Одоо ингээд номын баяр хэлж байна. Энд уралдааны нийт болж байгаа. Эрдмийн зүйл борлох гэж. Жишээлбэл ингээд манай сургуулийн 3 том үйл ажиллагаа зэрэг явж байгаа биз. За энэ бол бүх хүмүүс одоо сурагчаас оюутан хүртэл багш нар нь, төгсөгчд нь, эцэг эх нь биднийг дэмжиж байдаг төр нь биднийг өдөр болгон одоо бидний концерт, тоглолт энэ үйл ажиллагааг хүрчилж үзэж биднийг том агуулгаар нь дэмжиж энэ бол ард түмний баяр болж байгаа шүү гэж бид ойлгож байгаа. Тийм учраас ингээд уралдааныг санаачилсан, уралдааныг зохион байгуулж байгаа, уралдааныг дэмжсэн соёлын яам, ивент хийж байгаа Шилэн Марина, оюун санааны хөрөнгө оруулалт хийж байгаа манай Сосроо одоо энэ урлагийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг хүн шүү. Тэгээд энд хорон цугласан бүх дэмжигчид та бүхэндээ Монгол Улсын консерваторын захиргаа, уран сайхны зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Хүүхдүүдтэй уралдаанд нь амжилт хүсье. Баярлалаа. За одоо та бүхэнд өмнө соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал дэд профессор Ган Цэцэг таныг хүндэтгэвэрье. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За 21-р зуун гараад 2 дахь 15-аа залгаж байна. Тэгээд саяхан одоо намар нүүб хуралдаж боловсролын одоо энэ шинжилэлт өөрчлөлт хувьсаж буй боловсролыг дэмжих тал дээр бол нэлээд том чуулган дээр ахиж гаргасан байна. Тэрний юу гэхээр ур чадвар, чадамжтай, чадвартай юм иргэнийг төлөвшүүлэх. Тэгэхээр энэ бол яг тэр соёл урлагийн боловсролоор иргэний дэлхийн боловсролыг сайжруулах дээр одоо та бидний хийж байгаа юм одоо сургалт бол их чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Өөрөөр хэлбэл соёлын, урлагийн, хөгжмийн боловсролоор энэ дэлхийд авч явах юм байна. Тэгэхээр сая бас хэдхэн хоногийн өмнө Сүрийн морин хурцчдын уралдаан бас болж өнгөрсөн. Тэгэхээр уралдаанаас уралдаанд одоо оролцож байгаа нийт 200 одоо гаруй оюутан сурагчид, залуу уран бүтээлчдэд бүгдээрэнд нь баяр хүргэхийн ялдав. Хүн ер нь амьдралдаа дандаа сайн сайхныг бүтээж явах хэрэгтэй. Сайн сайхныг бүтээхэд та бидний одоо сурсан, мэдсэн, чаддаг бүх зүйл бол одоо энэ сайн сайханд их чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас одоо энэ удаагийн уралдаанд оролцож байгаа бүх оролцогчдод ур чадварын өндөр амжилт хүсье. За уралдаан бол нэг удаагийн дараадаа цаашдаа одоо өөрсдийнхөө ур чадварыг аяас бэлгийг ухааныг сорж Монголын мэрэгжлийн урлаг тэр дундаа үндэсний хөгжмийн одоо энэ өндөр босхот одоо улам амжилттай явах. За та нарын нуруунд дээр хойч ирээдүй бас тохирдож орж ирнэ. Тийм учраас та нар өөрсөндөө нэгдүгээр уралдах, хоёрдугаарт уралдаанаас ахиц твшлийг олох, гуравдугаарт уран бүтээлч хандлага төлөвшүүлэх, бий болгох энэ чиглэлээр энэ уралдаанууд бол зохиогддог байгаа. Тэгэхээр энэ уралдаанд бэлтгэж өгсөн бүх багш нартаа
мэдээж энэ уралдаанд шанцаа сорох гэж байгаа бүх оролцогчдод за энэ уралдаанд нэг санаачлан зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Ингээд соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөл одоо бүх багш нар захиргааны одоо юу гэдэг эрдмийн хамт олонны өмнөөс та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэрэг улсын ангидугаар уралдааны эхний зээ татаж хөх төшиж өгнө үү хэмээн Монгол Улсын консерваторийн хүндэт профессор Морин хуур хөгжмийн багш Монгол Улсын авьяа төгс Батбаяр өгшийга хүндэтгэе урья. За, юуны өмнө энэ төрөлсөн ирсэн эрхэм хүндэт та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тэгээд ийм яриа байдаг л да. Альва зүйл айл ирж байдаг, албан газарч байдаг. Одоо ямар нэгэн чавар урагсан гэдэг маань бол бас нэг таархан үгшиг байгаа. Тэгэхээр зэрэг тийм хэрвээ газар байдаг байсан байгаа бол Морин хуурын хөг их шиг дуурсан нөхцөлд бол тэр жавар одоо тухайн газараас бүтэх төргөн арилдгаа гэсэн юм яриа байдаг. Тэгтээ би бодож байна манай энэ уралдааныг зохион байгуулж байгаа энэ заал маань тийм жавар мавар тийм байхгүй байх гэж итгэж явдаг итгэжч байна. Гэхдээ юм яаж үтвэ ярианы дагуу уралдааныг зохион байгуулж байгаа хүмүүс маань намайг бас ардын ийм одоо уламжлалын иймийг дагаж хуур хөглөнө гэж надад итгэл хүлээлгсэн учраас би энэ хуурыг хөглөж та бүхний сонирхт Морин хуурын хөгийг хүргье. Амжилт хүсье. Хөгжим уяран ухаан сэргэлэн чиг сонор сэвч мэргэн байхын үлзий төрөөгийг дахин дэвшүүлье. Хорей. Сайн монголчууд маань саливас сайн сайхан бүгдийг хэлдээр хоорын өгөөл хичээж хов өрөөлөө дэлгэрүүлж сайн сайхан бүгдийг хэлдэг энэ уламжлалаа Батбаяр өгш маань энэ хоорын өгөөл хичээлээ. Багштай бас амжилт хүсье. Сангали та бүхэнд уралдааны эрхэм шүүгчтэй танилцуулъя. Уралдааны ерөнхий шүүгч соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн уран сайхны удирдагч Монгол Улсын урлагийн байр зүтгэлтэн Ариун бол. Улсын хөгжмийн төрлийн ахлах шүүгч Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжим мэргэжлийн сургуулийн Габай хөгжмийн багш Монгол Улсын авьяа төгс Ширчинбаатар. Хавшилт хөгжмийн төрлийн ахлах шүүгч Монгол Улсын консерваторийн Харьяа Завхан аймаг дахь хөгжим бүжгийн коллежийн үндэсний хөгжмийн тэнхимийн ерөнхийлөгч Ёорчин хөгжмийн багш Наран Цацраг. Монгол хөгжмийн төрлийн ахлах шүүгч Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн их хуурын багш Баасан хөө.
Эсвэл англи ахлагч өгч аялал үндэсний хөгжмийн сургалтын багш Монгол улсын авиа багш Инх Туяа. Шүүгч Монгол улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн Инх хөгжмийн багш Цогт Магнаа. Шүүгч хөгжмийн зохиолч Эвэр бүрээ хөгжимчин Чинбат. Шүүгч Монгол улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн ховшор хөгжмийн нэгдлийн ахлагч ятга хөгжмийн багш Отхон Туяа. Шүүгч Хүмүүжлэгийн шударга хөгжимчин Чулуун Цэцэг. Шүүгч соёл урлагийн сургуулийн морин хуур хөгжмийн багш Ардын жүжигчин Батцайхан. Шүүгч Монгол улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн хөгжмийн боловсролын гинхмийн эрхлэгч Монгол улсын үндэсний урлагийн театрын уучрал хөгжимчин доктор Отхон Баяр. Шүүгч Монголын хүүхдийн орны эм хөгжмийн багш Наваажив. Шүүгч Монгол улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн ятга хөгжмийн багш Жаргал музик төвийн багш Жаргал маа. Шүүгч хөгжмийн зохиолч төрийн сөргөлт Мөнх бол. Шүүгч хөгжмийн зохиолч Алтан гэрд. Шүүгч хөгжмийн зохиолч Төвшин төр. Шүүгч судлаач Инх Бат. Шүүгч судлаач Мөнгөн Сүхрэ. Шүүгч судлаач Ганц Цэг. Хяналтын шүүгч Монгол улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн багш Инх Заяа. Хяналтын шүүгч соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн үндэсний хөгжмийн гинхмийн эрхлэгч Инх Амгалан. Хяналтын шүүгч соёл урлагийн сургуулийн багш Бом Эрдэнэ. Хяналтын шүүгч Монгол улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн шударга хөгжмийн багш Улаанбаатар театрын хөгжимчин Гэрэл Туяа. Баярлалаа. Ийхүү шүүгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж уралдааны ерөнхий шүүгч Монгол улсын урлагийн гавьч хөтөлбөр ариун болдог уралдааны шүүгч Жаргал манаар хандраг өргөнө. За тэгээд энэ зүйл та өнөөдөр ямар байлтгая. Ямарваа нэгэн хүчин зүйл бол ёс зүй, хувийн итгэл үнэмшил, хандлагаас бүх зүйлүүд хамаардаг. Тэгээд Монголын ирээдүй болсон Монголын соёл гөрөлтөнд соёл урлагийн салбарын ирээдүй болсон өсвөрийн залуу үндэсний хөгжмөд улсын уралдааныг шүүх хүндтэй бол хариуцлагатай өргөгийг харилцаж байгаа шүүгч нартай бас талархал илэрхийлье. Тэгээд шүүгчдийн номерыг одоо уншия. Шүүгчтэй хамт Өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн гэрэг уралдаан зохион байгуулалт дүрмийг хүндэтгэн сахиж бид өөрсдийн үүргээ сэтгэлийн хөдлөлөөр бус шударга сэтгэлийн үнээс биелүүлэн гэлгээ нийт шүүгч хангалтж байна. За тэгээд Монголын хүүхдийн ирээдүй гэрэл ирээтэй үргэлж сэдвэр байгаас үүнээс Монголын шүүгч үндэсний анх уралдааны шүүгч шүүгчдийн нэрийн өмнөөс та бүхэнд танигдаж байгаагаа дахин илэрхийлье. Баярлалаа. Хүмүүний шүүгчд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За та бүхэнд суултаа барихыг өргөж байна. Том удахгүй уралдаан байна. Эхлэн ингээд хайснаа өцөө үнийг хөгжим талын бүрийн дуудлага Монгол улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн үндэсний бүлээн хөгжмийн найраг
удирдаач Баасан Цэрэг.